Усны үлгэр, луугийн совд. Хятадууд лууг хүч чадал, мэрэгэн ухаанаараа хинтээж зөвлөжгүй хэмээн үзэж газар дэлхий, үүлс, салхи бороог захирдаг гэж итгэдэг. Эртний Хятадд хамгийн их эрэл хайгуул болдог эрдэнэ бол луугийн эрүүн дор хадгалагддаг совд байлаа. Гэхдээ энэ совд бүх луунд байдаггүй юм гин. Луунуудын амьдардаг газар нь өөр байх бөгөөд голд аж төрдөг нэгэн луу энэхүү үнэт эрдэнэ болсон совдаа алга болгожээ. Совдаа алга болгоно гэдэг юутай харуулсал, юутай гуниг туйл явдал тул тэр өндөр нам толгодын дээгүүрд нисэн совдаа зуцалтгүй хайж гин. Тэр совдгүйгээр яаж үлсийг үлээж чадахгүй. Бороо гуйж залбирдаг хүмүүст асгартал хураах хайрлахгүй. Ган гачгаас иргэдийг аврах аргагүй болох тул луу үнэхээр их шаналж байлаа. Эрэл хайгуул нь мухартахад тэр сүүлдээ залбирч эхэллээ. Хайрсан далавчаа дэвэн дэвсээр хөх тэнгэр өөд хөөрж ниссэн ч совд нь олдсонгүй. Учир нь гайхамшигт совд толгодын дорх жижигхэн нүхэн дунаад түүний дээд юр бусын ногоон өнгийн өвс ургасан байв. Тэр өвсний ирэмгүүд нарны гэрэлд шүүдэр шиг ялалцсан харагдана. 10 настай Шаошин совдны унсан тэр толгод руу өгсөж явлаа. Учир нь түүний ээж маш их хөдөлмөрлөгч, тэдэнд идэх хүнс хомс байлаа. Өнөөдөртөө ууг устай байгаач ган гачиг болсноос үүдэн удахгүй ундны усгүй болохдоо тулаад байгаа учраас хүү ямар нэг арга чарга олох гэж ийхүү яваан юм. Хүү толгод өөд өгсөж амьсгаадан духныхаа хөлсийг ханцуугаараа шудархтаа нөгөө юр бусын өтгөн ногоон зүлэг олж харлаа. Тэр баярлан энэ сайхан өтгөн өвсийг чинь зах дээр малын тижэл болгон зарж болох юм шүү хэмээн уулгаалтав. Тариачид үүний төлөө мөнгө харамлахгүй гэдгийг тэр мэдэж байлаа. Тэр аль боломжоор их өвс тайрч аван сагслаад амандаа дуу аялан зах руу гүйлээ. Тэр шөнө Шаошин өвс зарсан мөнгөө ээждээ өгөхөд ээж нь хүүгээрээ бахархан түүний духан дээр удаанаар унсав. Ээждээ тусалсандаа урамшиж маргааш дахиад очино хэмээн хүү бодоод амархаар хэвтлээ. Маргааш нь тэр толгод руу өмнөхөөсөө илүү хурдан өгсөв. Түүний толгойд олон бодол эргэлтнэ. Очсон чи өвс байхгүй бол яах вэ? Өчтөр хит их тайрчихсан юм биш үсттэй. Тийм сайхан өвсийг өөр хүн олчихсан бол яах вэ? Гихчлэн олон бодол чаналсаар хурж очтол өвс өчигдрийн адил юр бусын ногоон хിവэрээ өнөөх газраа байж л байв. Шаошин тайвширч инээ далдаж дуу аялсаар өвсөө тайрав. Түүнээс хойш тэр хидийд чатсан өвс байнга дахин ургасан байдаг байлаа. Нэг өдөр толгод руу өксөж явтал өвдгөн сулдаж Шаошин сөхрөн унжээ. Тэр хэсэг суун амьсгаагаа дарахыг хичээсэн ч толгой нь хүчтэй өвдөжээ. Гэвч түнд өвс хэрэгтэй байлаа. Одоо яах вүлээ хэмээн бодоод нар өөд харан нүдээ анихад түүнд нэгэн мэрэгэн санаа төрөв. Хэрвээ би энэ өвсийг гэртээ аваачиж таривал яах вэ хэмээн бодлоо. Тэр энэ гайхалтай санаандаа урамшин огл өсрөн босоод ногоон хэсэг рүү гүйв. Өвсийг үнсээр нь болгоомжтой ухаад хартал Шаошины нүд гялалцав. Энэ бол луугийн совд байлаа. Тэр совдыг болгоомжтой авч арчин халааснаа хийлээ. Тэр гэр рүүгээ харах замдаа өнөөх совдаа дайндаа халааснасаа гарган харж баясжээ. Гэртээ ирээд ээждээ нүдээ ханаад гараад илэг ээжээ химээгээд тэр совдыг ээжийнхээ алханд зөөлөн тавив. Одоо нээгээрээ гэхэд ээж нь совдыг хараад мэл гайхаж өргөв. Совд нүд гялбам тул ээж нь барихаас чимээсэндээ гал тогооноос будааны сав аваад ир хэмээн сандрав. Совдыг будаанд хийж орхив. Энэ үеэр толгодоос авчирсан өвс нь өнгөө алдаж ганцсан байлаа. Маргааш өглөө нь Шаошин өмнөх шигээ шувуудын жиргээгээр бас ээжийнхээ зочих дуунаар сэрв. Тэр сандран галтаагоор очиход ээж нь савнд хийсэн будаа дүүрэн шалаар нэг асгарсныг гайхан зогсож яв. Шаошины нүд алмааран эн чин луугийн совд байж магадгүй юм байна хэмээн уулга алтлаа. Ээж нь гайхаж мэгдсэндээ хариу хэлсэнгүй. Гэвч өөрөөр яаж өвс нэг хоногт ургаж
будаа үржих билээ дээ. Ээж нь бодолд автах зур шаавш нь гадаагүйж гарлаа. Харалдаа ээжээ, өвс яаж ганцныг хардаа? Өмнө нь үргэлж ногоон байсан шүү дээ гэхэд ээж нь толгой дохиод. Энэ бол голын луугийн сувд. Гэхдээ энэ бол альдслал бас гайхамшиг шаавшин. Гэхдээ энэ сувд биднийх биш. Түүний баялаг хүн бүхэнд хүрэх ёстой хэмээв. Тэгээд шаавшин ээжтэйгээ энэхүү гайхамшиг төвл явдлын үр жимсийг чимээгүйхэн бусдтай хуваалцаж эхлэв. Тэд хуршүүддээ будаа хоол тараан өглөө. Тэдний өглөг буян тарааж буй мэдээ тосгоноор маш хурдан тархав. Хүмүүс хоншиг хошуурч ирсээр зарим нь талархаж, харин зарим нь хитрхи шуналтай байсан шаавшинийг дургуутсгэд ээж нь совд угаасаа зөвхөн түүнийх биш гэдгийг сануулна. Энэ бүхэн яг л толгод дээр анх олсон ногоон өвс шиг шаавшинд бодит бус санагданаа. Нэг өдөр газрын эзэн залтай инээмсэглэл тодруулсаар гэрт нь ирэв. Тэрээр сайн сууцгааж байна уу? Энэ их идэ будаатай болсон нууцаа надад хилээчтэй хэмэв. Шаавшин галт тогоондоо ороод сувдыг амандаа хийж залгив. Шаавшин болохгүй хэмээн ээж нь орилсон ч оройдсон байлаа. Удалгүй хүү ус уумаар байна хэмээн хашгирлаа. Түүний бие бүхэлдээ шатаж буй мэт болов. Ээж нь худагт үлдсэн жаахан усыг авчирч өгсөн ч хангалтгүй байлаа. Хүү гол руу гүйж очин ус ууж эхлэв. Гэтэл шаавшин хүүгийн дүр хувирсаар луу болох нь тэрээ. Тэр далавчаад элгэж тэнгэр өөд хөрөхөд үүлс хуралдаж бороо асгарлаа. Энэ үед газар чигдэж ган гачиг тайлагдав. Шаавшин нэгэн цагт хүү байсан бол одоо харин луу болжээ. Тэр ээж рүүгээ эргэн харсаар дүүлэн нислээ. Хүүгийн усуусан голыг Ван Нян Таан буюу ээжигээ харсаар Мурисэн гол гэж нэрлэжээ. Луу болсон хүү заримдаа досгорынхон дээгүүр нисэн өнгөрдөг бол заримдаа ээж нь голын ирэг дээр сууж тэнгэрт хөвөх үүлсийг ширтэн хүүгээ санагалцсан. Зарим нь луу шиг харагдахад шаавшин тэнд байгаа болов уу хэмээн харуулцдаг байлаа. Улас бүр усны эзнийг төсөөлсөн дүртэй байдаг. Хятадууд эртнээс л усын эзнийг луугаар дүрслэн түүний сүр хүчийг бэлэгдэж ирсэн бөгөөд ус бол бүхнийг тэтгэгч, дэлгэрүүлэгч, түүнийг бүгдэд хүртээмжтэй, бүгдэд хүрч байхыг сахиулан хамгаалагч нь луу болохыг энэхүү үлгэрээр дамжуулан үр хүүхдтэй сургажээ.